За эхлээд би 3 асуулт байна. Нэгдүгээрт өнгөрсөн чуулган дээр яг энэ хилцээрийг баталж яхад Дэлгэр сайхан сайд Тухайн сайд 2 амлалтыг өгөөд явсан. 20 сая тонн хүртэлх одоо нүүрсийг гэрээний дүнгээр борлуулад за түүнээс дээш гарсныг зах зээлийн үнийн дүнгээр борлуулъя гэж их улсын хурлын одоо энэ дээр хэлсэн. Тэр маань одоо гэрээнд орсон уу? Гүү гэдгийг хариулж өгөөч гэж. За хоёрт нь нүүрсний гарцаа өргөдөх ажил маань яг хизээ дуусаж хэдэн оны хэдэн сард энэ одоо нөгөө төмөрцөн маань ашиглалтанд орох вэ гэж. Иргэдмэн сонирхож байгаа шүү дээ. Энэ баахан юм яриад ахын энэ хизээ орох юм гэж онцор өдөртөө хэлж өгөл гэсэн байна. За 3 дугаарт энэ Жавхлан сайдаас асууя. Миний өмнө зогсож байна. Уул нь эдийн засгийн хөгжлийн сайд хариулах хэвээр. Бид нар чинь Монгол улс чинь олдог орлогынхоо 93%-ийг нь энэ нүүрс зэсээр олж байгаа юм байна шүү дээ. Хуучин ч тийм байсан. Хуучин бид нар Эрдэнэсийн зэсээр л хөрхий төсөх орлогыг дийлэнх нь бүрдүүлж ирсэн. За одоо ч өөрийн ирээдүйд ч гэсэн энэ нүүрс зэсээр л амьдрах байх. Ер нь бидний ирээдүйн амьдралын гол орлого бол угаасаа энэ байх нь ойлгомжтой. Ямар ч ажил хийгээд бид нар огцом өөрчлөлтийг авчирч чадахгүй учраас Жавхлан сайдын ийм санаа байна. Та одоо хариулж өгөөч гэж. Хэдүүлэн төсвийн зарлынхаа огцом өсөлтийг хязгаарлуул яасан юм бэ? Өнгөрсөн жил 27 их найд байсан төс маань энэ жил 33 болсон. Бизнес эрхлэгчдийн маань хамгийн их хүсэж байгаа зүйл ханшийн доктортой байдал байгаа байхгүй. Тэр үүнийг хангахын тулд төсвийн зардлын огцом өсөлтүүдийг хязгаарлуул яасан. Төсвийн зардлын огцом өсөлтүүд чинь бүгдээрээ гадагшаа валют болж гараад байгаа байхгүй. Гүр байсан ч валют болж байгаа. Машин худалдаж авсан ч валют болж байгаа. Тэгэхээр энэ төсвийн зардлынхаа огцом өсөлтөд эргэжил бодлого гаргаж дахиж энэ 20% өсөх юм дээр бодолцол яасан юм бэ? Магадгүй эдийн засгийн хөгжлийн сайд хариулах байсан байх шүү дээ. Байх л да. Тэгэд энэ ханш алдаад ахлаар нөгөө цалин тэтгэврийн нэмэгдэл чинь үн цэнэгүүл болчихгүй байна л да. Тийм учраас эх жилийн төсвийн бодлого дээр энийг бас анхаарч өгөөч. Төсвийнхээ зардлыг хэдүүл бас жоохон хязгаарлуул яасан юм бэ гэсэн энэ 3 асуулт байна. За түүн дээр тодруулнаа. Таны тавьж ирсэн асуултыг одоо энэхүү хилцээрийн 5 дугаар зүйл залтанд оруулж өгсөн. Энэ дээр бол одоо 25-аас 29 онд нийтдээ 27 сая тонн гэдэг энэ бол эхний нөгөө төмөр зам ашиглалтанд орох хүртэлх хугацаанд 5 гээд 27. За тэгээд таны хэлж байгаа 20 сая тонныг бол 2030 оноос эхэлж борлуулна. Энэ бол борлуулах дээдлийн хязгаарыг нь 20 сая тонн хүрээд энэ гэрээний одоо хилцээрийн хүрээнд олборлох нүүрсний асуудлууд ингээд зогсноо гэж ойлгохдоор 5 дугаар зүйл залтан дээр орсон шүү. За тэгээд энэ одоо зүйлийн дагаж гарсан 2 дахь бичгүүрэмт буюу протокол дээр энэ одоо тооннуудаа бид нар зааж өгөөд дээрэс нь олборлож байгаа нүүрсний одоо агуулгын процентыг 55 35 10 буюу коксч 55 3.35 эрчим хүчний нүүрс 10 гэж зааж өгсөн. За мөн одоо China Energy Group урт хугацааны одоо гэрээний энэ зүйл залтуудаас гадна эрчим хүчний нүүрсийг нэмэлтээр худалдаа авахд бэлэн байна гэдэг асуудлыг ярьсан. Тэгэхээр энэ хэмжээнүүдээс цааших асуудал бол бусад одоо хууль тогтоомд биржийн хууль бусад одоо гэрээ хэлцлийн хүрээнд хийгдэд явах боломжтой. Энэ бол дээд хязгаарыг тогтоосон зүйлийг 5 дээр зааж өгсөн гэдгийг тэмдэглэе. Баярлалаа. За, Алтар Жавхлан гишүүний асуултанд хариулъя. Төмөр зам яг хизээ ашиглалтанд орох вэ гэж. За, бид одоо өнөөдөр одоо ингээд энэ гэрээ сойрхон батлагдвал тендер зарлагдана. Тендерийг бол одоо манай худалдаа авах газар зарлана. За, тендерийн хугацаа бол одоо ойролцоогоор 1 сар орчим гэж тооцоход бид одоо тендерийн ялагч гараад тэгээ энэ бүтээн байгуулалтын одоо хил дамсан бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 5 сарын 1-нд эхэлж чадвал бид нар 1.22 сар буюу 1.9 жилд барьж дуусгана гэж үзэж байгаа. Тийм учраас 27 оны 4 сар гэхэд энэ төмөр замыг холбож ашиглалтанд оруулна гэсэн ийм хугацаа байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. За гишүүний асуултанд хариулъя. За уулуурхаагаас орж байгаа орлого маань сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа мэдээж. Гэхдээ 93% бол арай биш шүү.
93% гэчихээр нөгөө салбаруудаа ерөөсөө байхгүй ямар ч өөрөөр ойлгүй юм шиг тэгж бас бид нар орхиж харж болохгүй ч өөр маш олон манай эдийн засгийн салбарууд байна. Үйлчилгээ, худалдаа, харилцаа холбооны салбар, үдэ аж ахуйн салбар гээд яг уулуурхаагаас шууд уулуурхаагаас орж байгаа нь бол 50% рүү төгсөж байгаа ш. За шууд бол шууд бус нөлөөгөр гээд яг 60-70% рүү бол төгөн. Гэхдээ бусад салбарууд маань бол бас дөрөвцсөөр, тэлсээр, үүргээ биелүүлсээр байгаа шүү гэдгийг хэлье. За төсвийн зардлаа бид одоо зааш та умья за энэ алдагддаг төсөв батлая гэдэг ийм бодол руугаа бид нэгэнт шилжчихсэн. Дараагийн 3 жилд бид ийм байна гэд одоо хуульчилсан байгаа. За тийм тэгэхээр өөрөөр хэлбэл бид орлогын хэмжээнд одоо төсвөлнө гэсэн үг. За та дахиад төсвөө хумья гэхээр за бид төсвөө илүү их ашигтай гаргах тэр чиглэл рүүгээ ингэж явах нэ. За тийм тэгэхээр энд бид хуулиуд дээр маш сайн ажилламаар байгаамаа. Одоо засгийн газраас завар дараа 7 хоногт байна уу бид өнгөрсөн төсөв батлах хувь тогтоолоор үүрэг авсан байгаа. Юу вэ гэхээр энэ төсвийн зардлуудыг шууд нэмээд байгаа энэ хуулиудаа эргэж харъя. Энэнийхээ судалгааг оруулж ирээ гэсэн байгаа. 40 гаруй хуулиар өнгөрсөн жилийн одоо төсөв батлахад 4.5 их найд шууд нэмэгдэж шүү гэдгийг харуулсан. Одоо цаана дахиад 2.5 их найд одоо шууд төсөв нэмэгдэхээр хуулиудын заалттай ийм зүйлүүд байгаа. Хэрвээ эднэрийг зэгцэлчих юм бол одоо жил бүр шууд автоматар одоо хуулийн дагуу нэмэгддэг энэ төсвийн өсөлтүүд маань бол байхгүй болно. Ийм боломжууд бидэнд байгаа. За дээрэс нь төсөв гэдэг маань өөрөө ер нь бол засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх эцсийн үүрэгтэй. Тэгэхээр бид нар 4 жил ямар төлөвлөгөө батлана, жилийн хөгжлийн төлөвлөгөө ямар хэмжээнд батлана. За энийг л одоо бүрэн санхүүжүүлэх үүрэгтэй гэдгийг Монгол улс бүгд найрамдахтай дард улстай 1955 онд одоо анхны 2 бомбд холбогдох гэрээг хийж байсан. За энэ бол бид бүгдийн сайн мэдэх замын үд ирээний бомбд 1955 онд. За өнөөдөр бид нэр Монгол улсын их хурлаар хоёр улсын засгийн газар хоорондоо одоо аль биесны хилцээр хийсэн 2 дахь бомбыг 70 жилийн дараа өнөөдөр батлах гэж байна гэсэн. Энэ бол манай экспортын гол бомб болох гашуун сухад ганц мод холбогдох. За мөн Монгол улсын засгийн газрын яам бүгд найрамдахтай улсын хөгжиж шинтгэлийн хороотой засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ болж байна. За энэ үеэр хилцээрээр хөгжиж шинтгэлийн хороон дээр бомбуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь ирэмбэлсэн байгаа тухай ийм одоо протокол үлдэж байгаа юм. За гашуун сухад ганц мод өнөөдөр батлагдсанаар 3 дахь бомбд буюу шивээ хүрэн бомбдтай бид нар одоо хамтын ажиллагааг эхлүүлэх юм эрх зүйн орчин нэгдэж байна гэсэн одоо энэ протоколын дагуу. За шивээ хүрэн бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлэх ийм бомбд байгаа. За шивээ хүрэн бомбыг бид нар одоо холбосны дараа за шивээ хүрэн маань өөрөө арцууртай холбогдвол энэ өөрөө баруун босоо тэнхлэг болчихж байгаа таны асуултанд шивээ хүрэнгийн дараа бичигт за бичигт бас 10 сая тонноор нэмэх ийм боломжтой. За бичигтийг эрээн цавтай холбочвол энэ зүүн босоо коридор болчихно. За үүний дараа 5 дахь бомбд бол ханги. За ингээд бусад бомбуудыг одоо бид нар ээлж дараалан ярих боломжтой байгаа. Тийм учраас бидний хувьд гашуун сухад ганц мод өнөөдрийн одоо засгийн газар хилцээрийг хоёрхан батлагдсанаар шивээ хүрэнтэй одоо аль биесны хилцээр хийх ийм одоо боломж бол энэ протоколын дагуу нэгдэж байгаа. Шивээ хүрэнгээ нээжүүл бичигтээ нээжүүл ханги за үүний дараа бусад бомбуудынхаа одоо боломжит хувилбар буюу техник эдийн засгийн үндслэлээр яаралтай ажиллах ийм л одоо боломж бүрдэж байгаа гэдгээрээ өнөөдрийн бас гэрээвэл яалтчгүй одоо 55 оноос хойш 70 жилийн дараа аль биесээр батлагдж байгаа юм 2 дахь бас түүхэн үйл явдал юм аа. Тэгээ энэ дээр бас их хурлын гишүүд за манай бүрд орж дарагч гэсэн бас их идэвхтэй ялангуяа энэ бомбууд холбох тал дээр орж ажилласан. За үүнийг бид нар одоо 2 ч удаа аль биесны хуралдаан дээр энэ байр суурьдыг Монголын талбарт тавьсан байна. Гагцхүү дараадлын хувьд ингэж тогтсон байгаа л гэсэн.